Ачаа бараагаа бэлдсэн. Одоо эндээсээ таксидаад тусны буудлын руу явна. Миний онгоцон хэрэглэх хамгийн гол зүйл бол энэ дээр онгоцны буудлын дээр ирсэн. Одоо эндээсээ Бээжингээс цаашаа Герман руугаа 2 дамжин. Сая ачаа маань ихтэй 2-3 удаа задлаа. Одоо нэг юм мартсан юм шиг мэдрэмж төрсөөр л яг юу гэдгийг асуух. Франкфурт Европ руу явах гэж байна. Яагаад Европ руу явах гэж байгаа гэхээр Euro Солонгост электроникийн компанид ажилладаг. Тэгээ манай компани ISO-BAS гэдэг стандартын дагуу ингээд бүтээгдэхүүн хийсэн. Тэр бүтээгдэхүүнээ одоо Германд очиж бид нар тест хийх гээд явж байна. Дарагтайгаа, ахлагтайгаа ингээд гурлаа явж байна. Тэгээд өнөөдрөөс яг ажлаа эхэлсэн. Миний нэг хариуцж авч байгаа ажиллахаар одоо бүх төлбөр тооцох хийсэн баримтуудыг би одоо ингээд бүгдийг ингээд A4 дээр наагаад тэгээд дараа нь 14 өдрөөр буцаж ирээд за ийм авсан гэд би одоо санхүүгийн албандаа хүлээлгэж өгнө. Тэгээд тэр өөргийг өнөөдөр ямарчсан аваад та ингээд орцсон явж байна. Нийт 32 цагийн нислэг байгаа. Тэгээд анхудаа бас ийм удаан нисэж удаан онгоцны буудлын дээр хүлээж үзэх гэж байна. Бээжингээс за би одоо Мюнхний аэропорт дээр буусан байна. Тэгээ бид нар ярилцж байгаа. За буудалд хандхаа машин төрөөслээд хотын төв рүү явах уу гэд ярьж байгаад за юу ч гэсэн буудлаа ороод үнийг үзье гэд. Тэгээ ороо асууж чи 236 евро гэд. Тэгэхээр бид нар тэгвэл бууж машинаа үзье гэд. Тэгээ машинаа үзчих 86 евро гэд. Тэгэхээр бид нар за тэгвэл ер нь хоол идчихэд буудалд ороод хончи доо гэдгсэн чинь хоолоо идчихэд цагийн дараа яваад орсон чинь манай буудал 580 евро болцсон. Тэгээ одоо өглөөний 5 цаг болж байна. Жох өчтөр орой нэг буудал олж хонсон. Одоо шаттл баст суугаад онгоцны буудлын руугаа явна. Доол нь айгуу гоё харагдаж байгаа ч гэсэн харанхуй юм харагдахгүй. За би одоо 3 дахь дамжинчлага хийх гээд Мюнхний онгоцны буудлын дээр сая буудлаас орж ирж байна. Бид нар гурлаа явж байгаа. Гэхдээ хэлээр гарахад зөвхөн миний л зүүн дотор байгаа юмнууд тэгээ компьютер бүгдийг нь зөвхөн ганц минийхийг шалгаж оруулаад байгаа юм бол хэлээр нэвтрэх болгондоо чимдана бүгдийн задлал тавьж агаад буцаагаад доторхыг хийгээд хэлээр гарах болгондоо тэгж явж байна. За одоо цагийн дараа нисnэ. За би дахиж нэг нисээд Осло бүрэгт ирсэн байна. Одоо эндээс бид нар рент кар авах гээд тэнд очирлж байна. Одоо эндээс рент кар авчаад цаашаа буудалтаа очиж юмудаа тавьчаад тэгээд өнөөдөр 1 цагаас хуралтай гэсэн маш төвчөө явж байна. Одоо 8:52 9-10 өнгөрөөж бид нэг юм мэдчихээ тэгээ шууд явна гэсэн үг. За машина түрээсэлсэн одоо машин руугаа явж байна. За бидний түрээсэлсэн машин
чи баримтууд амиг. Ярьсан. Болж. За зуртаа бай та. Яа бид нар буудалтай авлаа. Энд марсартай зүч юмчтэй. Ер нь нэлээд хөдөө газар ирлээ. Тон гоё байгаа гэж би бодож байна. Энэ л айл юм шиг байна. Ямар ч гэсэн буудалтай ороод ирлээ. Энд нэг лефттэй бид нар компани картаар бүх төлбөр тооцоогоо хийж явж байгаа. Тэгсэн чинь банк гадаадаас ингээд төлбөр тооцоо хийгээд байна гэд бидний картыг хаачихсан. Бид нар одоо буудалтай төлбөр төлж чадахгүй байдалд орчихсон гэдэг хүлээгээд зогсож байна. Өрөөндөө ороогүй. Ороод юу ч байхгүй. Зэ бид нар сая цасанд орж хувцамраас олчод одоо тест хийх газар руу явах гэж байна. Бид нар ийм машинтай явж байгаа. Маш жижигхэн бидний ачаа багтахгүй үнэхээр хэцүү юм болж хийж ирсэн ачаагаа. Маргааш бидний тест хийх газар өнөөдөр ирж үзлээ. Айгуу том кампустай газар байна. За манай буудлын гадаах орчин. Бороо орч байна. Зугаа. Харин тийм нэг дөөр байлаа. Гэтэл та мөрний зүчээтэй тэр цаана харагдаж байна. Хулуу тарьдаг газар юм. Йоо. Сия энд нэг хоны зогсож байна. Харацтай. Энэ сандал яг ямархад яг гоё тохирсон сандал байгаа даа юм байна. Зарим дээр нь ажиллаж байна, зарим дээр нь ажилласан. Оо.